За өглөөний минь ийм хөөрхөн миктэй боллоо. DJI mini за одоо бол өстой холоо молоо бол дэжгүй бичиж байгаа гэж байна. За одоо цаг нэг 6 цаг 50 хэдэн минут болж байгаа шиг байна. Өнөөдрөөс эхлээд гадуур нэлээ явах ажилтай байгаа. Одоо газ 7 цаг гэд манай жим онгодог. Тэгэнгүүт нь 7-оос ороод 9 хүртэл начигнуулангуудаа 9:30 ихэд урагшаа чаланг дээр очиод гэрэг нэг аваад тэгээ өнөөдрөөс эхлээд букетээр явна. Өнөөдөр нэг хэрэгцээтэй ганц нэг ховц усны хэрэгслүүдийг нь хөдөлж авахт нь туслана. Ийшээ нэг ганц хоёр дэлгүүр орон тийшээ тэгээд хамт орцгоё. Бас эхний өдрөө нэг бич дээр очиж бодож чинь салуун оронд ирсэн хүмүүс байна. Бич дээр сайхан халуун орны элс далайг мэдрэх хэрэгтэй баг. Тэгээ маргаашнаас эхлээд Big Boat-та Elephant Park тэгээ Tiger гэх мэтчлэнгээр явах бах дараалалаар нь. За ямар ч байсан миний өнөөдөр бол иймэрхүү эхэлж байна. Өнөөдөр бол day 10. Өнөөдөр хөл хийм чанга өдөр. За let's go. Textийн messages миний тухай сонсох гэн миний хитэн текстээр карьерийг нэгслэн бичиж байгаа нь яг л тиара гацчихсан даригтайгаа тиара AKA мөнгөн hey амар болоод дүрээрээ эй амар болоо дүрээрээ hey хүнээрээ бэй цөмөрөө AKK they say hey. За ямар ч байсан өнөөдрийн workout дууслаа. Тэгээ өнөөдөр миний 10 дахь өдөр байлаа. Тэгээ өнөөдөр ерөнхийдөө хөл хийчлээ. Нэг урд дамбалтай нэг front squat хийгээд, тэгээ нэг hatch хийгээд, араас нэг гойны артл хийгээд, тэгээ өчтөр нэг дэлгүүрээс нэг ирзээ авсан байсан. Ирзэнээ дурч үзээд нэг нурууны артл хийгээд, тэгээ нэг хоёр талаад хийгээд, тэгээ сая зам дээр нэг 30 минутгүйгээд тэгээд өнөөдрийн бэлтгэл ерөнхийдөө ингээд дуусчихна. За одоо цаг 8:50 болж байна. 9:30 ихэд би урагшаа чаланг гээд бич дээр очсон байх хэвээр. За ажилдаа гаръя да гэтгш. Самарч workout хийгээд дуусчлаа. Одоо нөгөө хэдийг авах гээд хөдөлж байна. Чаланг руу. Чаланг чинь тэднийх нэг манахаас нэг 15 км орчим зайтай. Букетийн замын хөдөлгөөний дүрм маань нэрээ 100 гарын дүрмтэй. Монголоос шал эсрэг замынхаа зүүн талаар явна. Нэлээд хурдтай явна. Ер нь бол маш соёлтой. Оожир дайрахгүй. Яг арараасаа. За тэгээд дохио өгөхөөр зам тавьж өгнө. Ерөнхийдөө нэлээд соёлтой шүү. Замын хөдөлгөөн. Машин бариад явхад бол ер нь жоохон шийдэмгий жоохон ширгэнэд ивэл машин бариад бол хэрэггүй. Нэлээд зөрөгтэй бариад явцсан дээр. Монголоос ирж байгаа аялагчид 7 хоногийн хугацаатай л ирдэг. 7 хоног бол үндэ маш богинохон хугацаа дорхноо өнгөрнө. Ерөнхийдөө бол өчигдөр нөгөө 4 цагт нисхонгосны буудлаас досоод авцсан. Airport бол ерөнхийдөө Букетийн хойд хэсэгт байрладаг. Airport-оос нэг төв рүү бол нэг ойролцоогоор 45 орчим километр зайтай. За тэгээд airport дээрээс бүр юу ч битгий худалдаж аваарай. Бүр юу ч битгий худалдаж аваарай. Тэнцэнээс SIM карт авах хэрэггүй. Тэнцэнээс бац солиулах хэрэггүй. Бүх юм нь үнэтэй. Арай дэнд үнэтэй. За airport дээр нэг доллар батын нэг харьцаа нэг 31 бат те байхад төв рүү орж ирэх юм бол нэг 34.88 болж өснө. За тэгээ SIM карт марч гэсэн тэнцээ үнэтэй. Airport бол айлч улсын airport үнэтэй. За тэгээ нөгөөдөө тосч яваад өчтөр Central Bucket руу орж ирж байгаад батын авчихсан. 3 ширхэг SIM картыг аваад өгсөн. За тэгээд сайхан хоол идчихэд өчигдөр resort-д очиод нөгөө хэд маань амарцсан байгаа. Сая уцаар ирсэн чинь нөгөө хэд чи пул мүлд орчоод гарч ийн гэж чинь. Энд чинь нөгөө Монголын цагаар 1 цагийн зөрүүтэй. Тэр хэд чинь эртцэрчж байгаа гэсэн үг. Одоо энэ чинь 9 өнгөрж ийн гэдэг чинь Монголд нэг 10 өнгөрж байгаа гэсэн үг. Тэгэхээр арай илүү унтна, сэрэгт нь арай эрт байж гин. Сайхан пул мүлдөө орчоод наа хүлээгээ байж байгаа. Тэгээд өнөөдөр бид нэг дэлгүүр хийсээд ганц нэг хэрэгтэй ховцос усны хэрэгслүүдийг нь аавна. Нэг элсэн дээр алхахад доороос нь хөл мөлийг нь хайраад ахааргүй. Ганц нэг хадтай бич рүү орох юм бол бас хөл мөлнийхэн доороос хатгуулж хайргүй нэг өмсдөг гой гутлнууд байгаа. Decathlon-д байгаа. Энд маш том Decathlon байгаа. Decathlon ороод тэр хэдийнхаа сайхан хэрэгтэй юмнуудыг нь аваад ганц нэг бас нэг гоёлын шорт подвалкийг нь бас нэг өөр ганц нэг outlet ч юм уу Central Bucket энэ төр орж аваад. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө тэгээд явна. Тэгээд дэлгүүр орохдоо тухайн дэлгүүрүүдэд нь бас юу зардгийн сонирхож магадгүй. Тэгэхээр үнийг нь болон бас зарж байгаа юмнуудын мэдээллийг нэг халтхан хүргээд явъя. Тэгээд яг Букетэд 7 хоног аялж ирсэн монгол хүн
яг юу хийж болдсон бэ гэдэг талаар 7 хоног яг тийм влог бэлтгэе. Тэг өнөөдөр 2 дахь өдөр нь өчигдөр бол ирээд тэгээд мөнгөөс олуулаад симэ аваад хоол идээд resort-д очиод угаасаа орой болоод эхний өдөр тэгээд дуусчихна. Одоо ингээ 2 дахь өдөр эхэлж байна. За тэгээд өнөөдөр ямар ч байсан сонирхолтой өнгөрүүлцгээе. За хүмүүсээ аваад Таиландын Decathlon-д орж ирсэн байна. За Decathlon-д бол ерөнхийдөө усны хувцас хэрэгслүүд авах гэж ирлээ. За тэгээд эндээс бол яг усанд өмсөхөд зориулсан хувцас хэрэгсэл сонгоход бол хамгийн тохиромжтой газар. За Decathlon бол ерөнхийдөө маш том. Энэ дотор бол тэргээр одоо бүр өвлийн аяллаа юмнууд байна. Ундаг дугуйнууд байна. Уул хадны юмнууд байна. Спорт байна, тэ энэ фитнес байна, раннинг, тэ гүйлтийн юмнууд байна. Усны хувцснууд байна. За энэ Decathlon-оос бол ерөөс орж ирээд өөртөө хэрэгтэй юу хүснээ аваад гарч бол майхан савч зарж байгаа. Үн nice. Тасархай дэлгүүртэй. Энд ирсэн хүмүүс бол ийшээ орж ирээд сонирхоход бол гимгүү шүү. Бэмаа сонгоцноо. За энэ готлнууд бол бүр яг далаад өмсөхөд хамгийн тохиромжтой. 100 Монголд ч гэсэн ер нь гол молдоо ороход ер нь яг иймэрхүү готл өмсөхөд үнэхээр nice шүү. Жишээ нь энэ мэн бол 20,000 төгрөгийн үнэтэй. Дайжгүй. За ийм гоё хөлний сэлүүрүүд байна. 45,000, 90,000 гээл. Сууж гинөө. Манайх хувцас сонгоод өмсч үзээл, тайлал, тайлал. Юу хүлээгээл суучихна. Гайд хийж бас өдөртэй ажиллаж. Ингээл шилжчихдэг бол тээ. Зөө ингээл хүрээд ирчих юм биш дээ. Каран бич дээр ирсэн байна. За Пхукетийн баруун эргийн бичүүдийн нэг Каран бич дээр ирсэн байна. За Каран бичийн хувьд бол ер нь family бичүүдийн нэг гэж бас хэлж болно. Нилээн тайван, замын төгжрөл гайгүй, нилээн өндөр зэрэглэлийн resort-ууд энэ байдаг. За эргийн хувьд бол маш гоё, цагаан шаргал хэлстэй, далаа нь ороход маш таатай, бас тийм эргүүдийн нэг. Тэгэхээр өнөөдрийн бидний хувьд бол ямар ч байсан өнөөдөр өглөө бэлтгэлээ хийчихэд Decathlon орж шопинг хийж хэрэгтэй хувцас хэрэгслүүд аваад бидэд бүгдээрээ сая түрүү ийшээ хурж ирлээ. За тэгээ одоо энэ ч байж байгаад нэг 5:30 моч гээд нар жарахаас өмнө явна. Орой Phuket-ийн тэр нөгөө машин явдггүй годамжаар нь явж сонирхоод өнөөдрийн хөтөлбөр бол ерөнхийдөө тэгээд дуусчих. Нэлээд орой дуусах баг. За тэгэхэд сайхан далаад орж бие шарж байгаад тэгээ явцгаая да. Ирвэн. Nice. Just итгэл ямар вэ? Гоё юм байна. Хальт мэд бүр ахад орчихгүй байна. Ах хөөхөд амар юм байна. Энд чи буухад бас амар юм байна. The hopes I have for me and you, the hopes I have will get me through.
Өнөөдөр нэлээд урт өдөр өнгөрлөө. Манай аялагчдын маань хувьд бол өнөөдөр 2 дахь өдөр нээсэн. Тэгээ бидэд ямар ч өнөөдөр дэлгүүрээр орлоо. Каран бич дээр очлоо. Каран бич бол ер нь гэр бүлээрээ явж байгаа хүмүүс очиход бол хамгийн тохиромжтой, маш тайван, маш гоё эрг. Тэгээд манай аялагчдын хувьд өнөөдөр аяллах нь 2 дахь өдөр байсан. Өчигдөр ирээл амарсан. Тэгэхээр одоо баг эхнийх нь гарч байгаа тий. Анх удаага Таиланд орныг мэдэрж байгаа эхнийх нь өдөр учраас гоё далаа мэдрүүлэхийг хүслээ. Тэгээд үнэхээр таалагдсан. Ямар ч байсан өдөржингөө далаа дээр бүр нар жархтал, бүр харанхуй болтол тийч явсан дотор сайхан байлаа, тоглолцоолоо. Илсийг гоё мэдэрлээ, шүхрээр нисцгэлээ. Агаар тэр өндөр дээр нисэх мэдрэмжийг авлаа. Тэг үнэхээр бүр үнэхээр happy байцгаасан. Тэгээд манай дэв хувьд болохоор Чарланг дээр маш гоё апартментэд орсон. Тэнд нь бас нөгөө хоолоо өөрсдөө хийгээд идэж болдог учраас сая би тэр хэдтэй лотос ороод хүнсээ цуглуулахад нь тусалчлаа. Тэгээ манай бүгдээрээ сайн хүнсээ буцах хүртлээр идэх ч өглөөнийхөө цайг хийж идэж болохоор өглөөний цайны ерөөхдөө хүнсүүд цуглууллаа. Тэгээ ядарсан байна. Харж амрыг маргааш бас урт өдөр өнгөрнө. За ямар ч байсан гэсэн миний 10 дахь өдөр манай аялагчдын маань 2 дахь өдөр байлаа. Маргаашийн влогоор дахиад уулзцгаая. Сайхан бацгаараа.